Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байхыг л шаардаж байна гэсэн. За өөр нэг асуудал бол дэд бүтцээ шийдэхгүйгээр уул уурхай хөгжүүлэх гэж байгааг ойлгохгүй байгааг хэлж зам гүрний асуудлаа яралтай шийдвэрлэж хөрсний талхалтыг багасгаж өгөхийг хүссэн юм а. Энэ байдлаараа үргэлжлээд байвал 20 жилийн дараа Хамбогд сум байх хэсэг тодорхойгүй болсон гэх хүндх мэдээг байгаль орчны сайдад дуулгасан. За гэхдээ бүх бурууг оюутлахаар хийгээгүй гэдгийг ч хэлж байлаа. Үүнд төр засаг хариуцлага үүрэх ёстой. За учир нь анханасаа нөлөөлгүй гэсэн үнэлгээ хийж бэлчээрийн болоод усны нөөцийг багасгахад нөлөөлөх шийдвэрийг тэд гаргасан. Тиймээс хаана хариуцлага тооцоглох зарчимтай баймаар байна гэдгийг ч хэлж байлаа. Энэ газрын нөлөөлөл гэж асууад байгаа. Нөлөөлөл байгалийн нөлөөлөлд одоо ямар айлууд яаж үүсдэг юм? Тэрний одоо хэмжээг бол одоо зөвхөн бууцны хормоноос аваад байхыг ингээ бууцаагаад энэ бууцнаас тийшээ одоо ингээ 5 км 10 км ингээ малын бэлчээр гэх юм. Миний санахад бол одоо яг малынхаа бэлчээрээс нөлөөлөл авч ямар байх юм. Энэ бууцны тэр нэг юу хормонд зөв малаа бэлчээд юм байгаа үү? Тэгэхээр бэлчээрээс нөлөөлөл авдмаар байх юм. Нэг дээд. Хоёрдугаар манайхын Хамбог цумаас баруун 50 км-т замын өөрөөр гэдэг газар өвчдөг байсан айл. Одоо тэнд өвлцгөн байсан. Яг гоо баруун 2 км замын өөр гэж ус байсан. Тэр ус маань дарагдсан. Тарасын зам бол одоо анхныг яг тэргээр явсан. Ердөө энэ зам бол одоо та бүхэн сууж байгаагаас ойрхон. Одоо сүүлийн үед яг зам хотгон дэвэр гараад одоо юу ч хэмээлгээд ингээд хавтгай мөсөн доош болцоо одоо хавтгай байна. Урд жилүүд нь одоо олон зуун тэмээд уугаад шавхдаггүй байсан. Ус хотгууд одоо 10 20 тэмээ уугаад ууд дийлэхгүй шавхдаг ийм усгүй болчихсон. Энийг ярихлаар энэ танаа энэ говийн чинь уснууд лай дараа тэрэ гэдэг. Бид хэдэн мянган жил амьдарч ирэхдээ одоо лай дарсан худгаан лайгийн салгалж чадахгүй тийм ядарсан ард иргэд тийм ядарсан малчд байгаагүй. Бид хэдэн мянган жил энэ уул нутагтан одоо усаан ууж малаан усалж адуулж малж ирсэн улсаа. Шинэ Монголын чинь ингээд тал нутгаар тэр чигээр нь хэрээд машинууд давхиад замаа барихгүй энэ тоосон дунд нь хүмүүс амьдарч байна. Тэгэхээр энэ дээр ямар нэгэн хамгийн түрүүнд тавих арга хэмжээ одоо бол замаа барьчаад дараа нь үйлдвэрлэлээ ярьдаг болёо ерөөсөө. Өнөөдөр мөнгөгүй байгаа болохоор ахаал 1-2 төсөл дээр нүдэ анжгаал зөвшөөрж байгаа. Сайхан амьдралтаа тэгээд байгаа биш. Тэнхтэй ч бас тэгээд байгаа биш. Өөр одоохондоо сонголтгүй байгаа дээр 1-2 дээр. Та нарын их олон асуултанд хариулах нэг зүйлийг хэлчихье. Оюу толгой дээр би сая уулзалт хийгээд явж байхдаа бас нэг зүйл юм. Төр гэж нэг мондөг амтан өөрөө л цэвэрхэн. Бусд нь одоо нэг л болдгоо нөхдөө тэгэл бусдыг очиод загнаал зантчаал ийм систем Монголын систем биш. Төр гэдэг байлгах эрхийг та нар олгож байгаа. Та нар за тохирлоо шүү. Чи ажиллаа сайн хийгээрэй. Чи наад ажил дээр тохирох юм байна гэд тавьсан учраас тэр улсууд тэр ажиллаа хийгээ явж байгаа. Өнөөдөр би ч гэсэн яг л тийм. Хамбогд сумын иргэдийн хувьд баг зэрэг итгэл алдарч байгаа учирлаж байсан. Төрийн тэргүүнээс эхлээд бүхий л дарга зэрэг ирж зам гүрний асуудлыг шийдвэрлүүлэн амар тайван амьдрах нөхцөл бүрдүүлнэ гэж ярьдагч төдийлөн үр дүнд хүрэхгүй байсаар үдийг хөрснийг хэлж байлаа. Тиймээс хэлж ярьдаг биш хийж хэрэгжүүлдэг ард иргэдийн төлөө шийдвэр гаргадаг байхыг байгаль орчны сайдаас хүсэж байлаа. Байгалийн гоёлог ихтэй өмнгийн говийн иргэдэд тулгамдсан олон асуудал байгааг газар дээр нь ажиллаж сонслоо. Байгаль орчны сайдын хувьд усыг үнэтэй болгох, тэр дундаа уул уурхайн компаниудад зөвшөөрөгдөх хэмжээнээс нь хэтрүүлэхгүйгээр олгох, бэлчээрийн талхалтыг багасгах чиглэсэн бодлого боловсруулж удахгүй хэрэгжүүлнэ гэдгийг Хамбогдчуудад дуулгалаа. Пүрэвдэрч